дамнан 23 жилийн дараа батлах нь тодорхой боллоо. Улсын хурал өнгөрөх 7 хоног дээр хуулиудыг хэлэлцээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүлсэн байна. Ингэснээр эх 7 хоногт хуулийн төслүүд батлагдах болж байна. Батлан хамгаалах тухай хууль, зэвсэгт хүчний тухай хууль, цэргийн албаны тухай хууль, цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүд хэлэлцэгдэж байгаа. Батлан хамгаалах салбар нь өөрөө маш чухал салбар. Эх орны тусгаар тогтнол аюулгүй байдлыг өөртөө багтаажуулдаг салбар учраас маш сайн ажил хэрэгчээр хуулийн төслүүдэд хандсан гэдгийг ажлын хэсгийнхэн мэдгцээ. Өнөөдөр хоёр хөрш батлан хамгаалах салбарынхаа бодлогоо шинжилж, хуулиудаа сайжруулж, зэвсэг техникээ нэмэгдүүлж байгаа. Энэ байдлаас харахад манай улсч батлан хамгаалах салбартаа шинжилэлт хийх цаг болсныг харуулж байгаамаа. За ингээ батлан хамгаалах үзэл баримтлалыг бид 15 оны эцсээр баталж чадсан. Энэ батлан хамгаалах бодлогоор ер нь Монгол улсын төрийн цэргийн байгууллага гэж ямар байгууллага байх юм бэ? Байгууллага байх юм. Ямар одоо байгууллагууд энэний бүрэлдэхүүнд орох юм бэ гэдгийг улс төрийн зөвшөлтсөд улс төрийн намууд хурж нэг мөр шийдсэн. Ялангуяа зэвсэгт хүчин, хөлийн цэрэг, дотоодын цэрэг онцгой байдлаар хэрэглэсэн байгууллагуудын төрийн цэргийн байгууллага болгоход улс төрийн зөвшөлтсөл шаардлагатай байгаа юм. Хуулийн шинжилсэн найруулгын төслүүдэд бүтцийн болон агуулгын томоохон өөрчлөлтүүд орсон юм а. Цэргийн салбарт цэргийн албан хаагчдын дунд гарч байгаа янз янзын асуудлууд юм яриад байна. Энд бол иргэний талаас хандлагаараа орж ирэх батлан хамгаалах удирдлага. Тэгээ тэр жагсаалтаараа тэр Монгол улсын офицерууд төрнө. Тэгээ эн чинь өөрөө шилэгдэн, өөрөө эн чинь ингээд одоо томьёолол хүрээлэл бүх юм нь бол тухайн одоо олон улсын жишгээр болох ийм л чухал юм байна. Тэгжээж үнэхээр төсвийн ерөнхий командч болох ёстой. Энэ бол өөрөө маш чухал төсвөнд бол бас жижиг гэж харагдвч маш том шинжил авчрах ийм зөв заалт юм аа. Энэ хууль батлагдсанаар энэ төргийн цэргийн байгууллагын бүрэлдэхүүн хэсэг болж байгаа байгууллагууд хөгжлийн цоо шин үе нээгдэнэ. Энэ салбарыг хөгжүүлэх салбарын одоо бие даасан хөгжлийн хөтөлбөрүүд батлагдана, бодлогоо тодорхой болно. За энийг дагсан мэдээж эрх зүйн зохицуул, нийгмийн асуудал их олон зүйлүүд ахиж дэвшил гарсан. Хуучин олсон ол дамжилтаа баттгсан. Ер нь хуулийн хувьд нэлээд их сайн хууль болж байгаа. Монгол улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль нь 1992 онд батлагдаж цаг үеийн шаардлагаар 15 удаа нэмэлт өөрчлөлт орж байжээ. Хуулийн төсөл батлагдсанаар цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын зарчим, эрх үүрэг, давуу эрх, эрхийн хязгаарлалт, цалин хөлс, шагнал урамшуулал, галт зэвсэг хэрэглэх зэрэг эрх зүйн наривчлалтын зохицуултууд тодорхой болж эрх зүйн баталгаа сайжрах юм а.